Өдрийн мэнд хүүхд залуусаа Увс аймагт байрлах Монголын хамгийн том нуур Увс нуурын талаар та бүхэндээ ярьж өгье. Туглан сууж таалан болгоно. Комент хийрээ, лайк, сабан дараарай. Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог нуураа их нууруудын хотхорын хойд захад байх Монгол улсын хамгийн том нуур юм аа. Гүн нь 30 м. Нуурын хойд үзүүр нь Оросын холбооны улсын бүгд найрамдах товоо улсад байрладаг. Олон мянган жилийн өмнө оршиж байсан асар том давс тэнгисийн үлдэгдэл ажээ. Увс нуурт тис, нарийн, түргэн, хархираа, хөндлөн, сагил, боршоо, хандгайт, торхилог зэрэг их баг 38 гол зутгадаг. Энэ нуурын хөөх тойрон тис, зүүн говь, малчин, наран болог, тариалан, улаан гом, түргэн, сагил, давс зэрэг сумдын ардууд нүүдэлтэн амьдардаг байх нэ. Увс нуур нь давс ихтэй нуур юм аа. Энэ нууранд сульфат натрийн ионуудаас бүрддэг. Тус нуур нь 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл хөлдөх бөгөөд зуны цагт гадаргын температур нь нэмэх 25 градус, харин ёроолынхын температур нь 19 градус байдаг нэмэх. Увс нуурт ногт руу, гал руу, хошуу гал руу, бор гал руу ангиддаг шар алган нугас, улаан хүзүүд болон шунхан шумбуур, гизэг чумбуур гэх мэт 362 төрлийн нүүдлийн шууд дулааны үйлдвэрлэлд ирдэг. Увс нуурын сав газарт 72 төрлийн хөхтөн амьтны байгууллагад эрдэмтэд тогтоосон мөн 29 төрлийн загас байх. Бөгөөд одоо үүнд алтайн загас гэх мэтийн загасууд байдаг. Төв Азийн гадагш урсацгүй айс савын босоо бүслөрийн бүхий л хэв шинжийг тусгасан ландшафтын сонгогдох жишээ нь Увс нуурын сав газар юм а. Сав газрын хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758 м, хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4126 м өргөцсөн хархираа түргэний ноён оргил юм аа. Увс нуурын айс сав нь Сибирь, Төв Азийн газар зүй уур амьсгалын зааг дээр байрладаг тул температурын маш их хэлбэлцэлтэй. Өвөл нь хасах 58 градус хүрч хүйтэрдэг. Бахад зун нь одоо хамгийн дээд хэмжээнд нэмэх 47 градус хүрэх жишээтэй. Увс аймгийн нутаг дэвсгэрд их байгалийн өрөмс тогтоц үзэсгэлэнт газар нутаг болох Түргэний уул, цагаан шувууд, торхилог, тисийн голын хадаг, алтан эсгэх экологийн орчин байгалийн зохицлбарын хувьд ялгаатай боловч бие биенээсээ төдийлөн аслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамгаалсан. Энэ нь 679 мянган га газар нутгийг улсын их хурлын шийдвэрийг үндэслэн Монгол улсын засгийн газар 1994 оны 9-р тогтоолоор Увс нуурын айс савыг дархан цаатах газар болгосон байх нэ. 2003 онд Оросын холбооны улстай хамтран Увс нуурын сав газар гэдэг нэрээр Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар дэлхийн түвэнд тод улмар үлдээсэн нүүдэлчд хүннүү төрөг гэх мэтүүдийн уугуул нутаг болох Увс нуурын савын байгалийн үзлэмж төгсөөс нь гадна 40 мянга гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ. Тиймээс ЮНЕСКОгийн дэлхийн үеийн жагсаалтанд бүртгүүлсэн. Увс нуур түүний орчмын ус намархаг газар нь Монгол орны баруун хязгаарт Улаанбаатар хотоос 1592 км, Увс аймгийн төв Улаангам хотоос зүүн тийш 30 км-ийн зайд очдог. Аз твийн төв зэг болох Оросын холбооны улсын бүгд найрамдах товоо улстай хил залгадаг. Далайн түвшнөөс дээш 759 м өндөрт орших ба их нууруудын хотхороор хамгийн намдур газар болдог. Засаг захиргааны нэгжийн хувьд бүхэлдээ Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг. Нийт газар нутгийн хэмжээ нь 585 мянган га бөгөөд үүнээс Увс нуурын мандал нь 335 гааг талбайг эзэлдэг. Үлдсэн хэсгийг түүний орчмын ус намархаг газрууд эзэлнэ. Нуурын иргэн тойронд Увс аймгийн 7 сумын нутаг дэвсгэр байдаг. Увс нуур түүний орчмын ус намгарах газар нь цөлжүүхээр болон өндөр уулын систем холбон оршдог өвөрмөц байгалийн тогтцтой. Өндөр өтгөн зэг шагшуурга бухын хэсэг голын цутгал нь нийт 128 зүйлийн усны шувууд одоо энд ирдэг байх нь. Тэр дундаа олон улсад ховордсон цагаан талхойд, ямаан сүүл, хошуу галуу гэх мэт нүүдлийн шувууд ирж зусаж одоо хамгийн тохиромжтой нуур нь манай Увс нуур байх нь. Увс нуур нь Төв Азийн гадагш урсацгүй айс савд хамаарах бөгөөд их нууруудын хотворт орших хамгийн нам цэг юм а. Нуурын гадаргын талбай нь 335 мянган га бөгөөд баруунаас зүүн тийш 84 км, хойноосоо урагшаа 79 км. Одоо гүн нь 22-оос 30 м байдаг. Мөн Увс нуурын иргэн тойронд 44 жижиг нууруудтай ба тис, нарийн, түргэн, хархираа, хөндлөн, сагил гэх мэт голууд зутгадаг гэж түрүүн ярьсан. Нийт ус хураах талбай нь 7,100
10,000 га. Уус нуурын зүүн өмнө талаас цутгах нарийн ба баруун турууны голын хөндийг бүхэлд нь хамарсан бориг дийлэлс нуурын захад тулж элсэн манхан үсгтэйг. Нуурын эргийн шугам харьцангуй их тахиралдаж хошуу болон үүсгэсэн байдалтай байдаг бол цутгад голын адагт садраа үүсгэж намгцсан навчиж шилмөст холимог ой зигс шигүү ургасан байдалтай тааралдана. Мөн түншлэн түүний цутгал голуудын айс сав газрын дагуу шинс гацуур хус улаас буургас зэгс чацарга чихэр өвс зэрэг олон төрлийн мод жимс ургадаг. Харин нуурын бусад хэсэг чулуурхаг тал сайр болон намаг бамбалзуур бүхий эргийн хүү үүсгэсэн байдалтай байдаг. Нуурын орчимд могой гөрвөл, говийн гөрвөл, рашааны могой, цоохор хонин гөрвөл зэрэг 7 зүйл 2 нутагтан мөлхөгчд бүртгэгдсэн. Загсны зүйлүүдээс уус нуур, тис, тохирлог голын цутгал адаг орчмоор Монгол хадран нохой сугас, давжаа сугас зэрэг загсны зүйлүүд бүртгэгдсэн байдаг. Тус нууранд байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломж ихтэй. Гэвч аялагчд амрагчид хоо хоёрлаа нуурын эрг болон орчмыг хайж бохирдуулах явдал гардаг. Нуурын эргэн тойронд шувуу үрлэж хооллох тохиромжтой олон жижиг нууруудтай боловч сүүлийн жилүүд хуураштай нөлөөгөөр хатар ширэх аюул тулгараад байна. Зовс аймгийн уус нуурын хажууд уус нуур нэртэй жуулчны бааз үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Манайхан уус нуурлаа аялахаар бол энэ зуулчны баазд очиж амарч тухлаж аялаж болох юм байна лээ. Уус нуурын нэг жохон жижигхэн домог байдаг юм байна. Энэний талаар ярьж өгье. Эртээ урт цагт энэ газарт ард олноо боддгүй атхаа хомхой ноён төмөн олныг дарлан зовоон суудаг байжээ. Ард олон нь бидэнд сайн ноён заяадаг болоосаа гэж уйлсаар нулимс нь нуур болон тогтсон юм санжээ. Нулимсаар дүүрсэн учраас сувсан нуур гэж нэрэдэж нуурын ус давстай байдгийн учир нь энэ юм гинэ. Гэтэл нэгэн сайн санаат ядуу хүү атгах хомхой ноёныг зайлуулж ноён болсноор амар жимэр аж төрн амьдардаг болсон юм гинэ. Нэг ийм жижигхэн өөрхөн домогтой юм байна. Өнөө худлыг мэдгүйч би бас нэг зүйл сонсч ирсэн. Манай уус нуур чинь манай Монголын хамгийн том нуур шүү дээ. Уртаасаа 80 км, өргөөшөө 74 км гэдэг. За тэгээд эртээр үе ч юм уу нэг хүн яг уус нуурын голд ингээд очив юм байна л да заваар. Тэгсэн чи ерөөсөө хамгийн гоё нь яг далаад байгаа юм шиг. 4 зүг 8 зохис руу ингээд харсан. Ерөөсөө л тэр чигээрээ ус. Яг далаад байгаа юм шиг тийм сэтгэл төрдөг гэсэн зах нь харагдахгүй. Тэр бол маш гоё. Яг голд нь очих юм бол нэг далаад л байгаа юм шиг. Тэр их гоё мэдрэмж төрнөө. Монголын хамгийн том нуур уус нуурынхаа талаар багахан хэмжээний мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. За манайхан лайк андар, сабанд орж комент хийрээ. Баяртай.